таглаганд оролцож байгаа нийт сүсгтэн болон галавчуудаа та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 17 дугаар жарны Элдв Эрдэнэ хэмээх модон могоо жилийн хаврын адаг сарын шинийн 5-ны өдөр байна. Энэ тахилгын одоо өнөөдрийн онцлог гэх юм бол энэ жилээс 3 өдөр одоо өртөл номыг 2 өдөр бясалгаж бүтээгээд за тэгээ өнөөдөр бол шинийн 5-ны өдөр 3 дахь өдөр нь бол бид бүхэн яг ноён хутгтынхаа энэ хайрхныгаа тахих тэр гормын дагуу дэг жайгийн дагуу тахлаа. Сүхбаатар аймгаас наашаа тогтсон боржингийн судал дэлхийн гүний халуун лав тэр боржингийн судал руу нэвтэрч хамгийн их хүн гэдэг амьтанд нь хэрэгтэй эрч хүч өгч байгаа хэсэг нь бол галбын уул нэн ялангуяа хамбог тайрхны орчим. Тэрнийг яг ноён хутагт мэдээд галбын 3 хийдэ газрынхын тгийг яг зөв болоод ингээд байгуулсан. Ноён хутагт тэрнийг мэдээд хамбог тайрхныг шүтээд дуу сүлгэн зохиогоод алтан гэрлийн дугуй баяжхан агуу чулуун хаалга олон хутагтай холбоотой домог төвт газруудыг танд бий болгоцсон. Ийм учиртай юм байна л да. Хоёр дугаарт нь болохоор манай дэлхийн ганцхан хүйстэй тэр хүйсийн энэ хамбог тайрхны гэж ноён хутагт гэсэн. Замбуу төв хүй учраас газрын хөрсөн дээр нь байхгүй юм ургамлгүй газрын хөрсөнд орно байхгүй эрдэнэсгүй хүн шидтэй тэрхүү хэрэг байхгүй энэ дэрэл шидий гэлж болно. Тэгээ энэ нь болохоор энэ нутгийн газар орон уул ус бүгд эрдэнээр бүтсэн байна. Энэ үнийг дагшин орон гэдэг юм аа ингэж хэлсэн. Манай энэ нутгийн уулын домог нь болохоор ногоон торгон дээлтэй цагаан тамийн унсан хоргоны уут тамийнхаа бүхэнд өлгсөн лим бүлээсэн тийм бүсгүй хүн эзэнтэй гэдэг. Дэмчгийн хийдэг хотогт анх бариулахад хятад ацраад хятад болгонд тавилангийн юмбүү өгнө гэж тэгж бариулсан гэдэг. Тэгээ бариад дуусахад тавилангийнхаа юмбүүг нөхөд хайрхны эзнээс мөнгө гойно гэж. Тэгээ хайрхны эзэнтэй ирж уулзсан юм лээ. Одоо энэ ар хондид их олон мал багширсан олон хүн амьтантай тийм газар байсан. Нэг том цагаан гэрт хотогт ороод нэлээд байж байгаа гарч ирээ. Тэгээ бандигаан дагуулад тэр дэмчгийн хийдин чи өмнө домбон цохоо гэж хөөрхөн цохоо үйдээ. Тэр орой дээрээс таглаа шиг юм тэрнийг авчгаад хятадынхаа тоогоор цагаан чулуу тэндээс тоолж бандтай хормойлуулад явсан чинь банд нь нэг чулууг сонирхоод энэ яадгийн болгоо сонирхоод тэмдэгтэй газар тавьчихад тэгээ бусдыг аваад хийдтэй хүрээдсэн чи сангийн авдранд хийчих гэсэн юм лээ. Тэгээ маргааш өглөө нөгөө хятадуудтай юугаа өгөх болсон. Юмбүүг өгөх болсон сангийн авдардаас юмбүү авээ дэр гэсэн чинь нөгөө цагаан чулуунууд бүгд тавилангийн юмбүү болцсон байсан юм л. Тэгээ хотогт бүхэн хятадуудад тараасаар байгаад хамгийн сүүлд нэг хятадтай юмбүү дутагдсан. Авдарнаасаа мөнгөн юмбүү өгч явуулсан. Ер нь эрт дээр үеэсэн тийм нутаг орнон бол яста дижээ тэтгэж байдаг тийм сайхан хайрхан байгаа юм манай энэ хайрхан. Галбын улсын ноён өргөл улсын хамбог тайрхан маань 2024 оны 9-р сарын 18-ны аймгийн тахилга тайрхан болон өргөмжлөгдсөн. Бүхэн хүчтэй морин хурдан цэц мэрэгэн байхын ёроолыг өргөн дэвшүүлж баяр наадмын үйл ажиллагаа нээснийг мэдгэж байна. Манай хамбог тайрхан таглага маань энэ жил бол маш их хөргөн том болж байна. Одоо чинь 2-3 жил өмнө хэдхэн л майхан гээд ганц 2 майхан л байдаг бас энэ жил бол маш олон баг ирж байна. Өсрөө цаваа гэж болдгоо, өсрөө хараа гэж болдгоо энэ жил өсрөө хараа гэж болж байна. Дээрээс нь маш өргөн юутай болж байгаа учраас энтэндээс бас жагхныхын бас энтэндээс бүх сумдуудаас аймагуудаас их ирж байна. Ер нь бол 2-3 жил өмнө тэгж ирдэг байсан. Энэ жил бас маш өргөн том болж байна. Уул усан такс
болснаас бол одоо нутаг усны маань амьдрал нь дээшлэх тэгээд нэг мал хуу маань сайхан ногоо цагаа гарч байгаа ордог л ийм л үгтэй. Жилийн жил тийм үгтэй явдаг да. Үгшгүй мөн хин бэлэг тэмдэг болсон урднаас цагаан өвгөн байр энэ нутагт үлзий сайхны бэлэг тэмрэл өрөөж та бүхэнд хишиг тарааж байна. Хамаг тайрхны одоо тахилга наадам үнэхээр сайхан болж байна. За галбын уулын ноён өргөл болсон энэ хамаг хайрхны наадам бол жилийн жил сайхан өргөн дэлгэр овоо тахилга наадам болдог. За гэхдээ энэ жил бол бүр маш өргөн дэлгэр ийм наадам болж байна. Улс аймгийн цолтой 64 мөх барилдаж байгаа нөлөөлөл 1995 оноос хойш бол одоо 64 мөх анх удаа барилж байгаа ийм том овоо тахилга наадам болж байна. За тэгэхээр одоо талбай төрлөж байгаа богчуудын барилдаанаар хамбог тайрхны тахилга баяр наадмын үндэсний бүхий барилдааны нэгийн даваа одоо өндөрлөн. Одоо яг энэ талбай дээр хамаг тарихныхаа тахих өдрөөс 3 хоногийн өмнөөс эхлээд ном хураад за яг 3 дахь өдөр нь бол яг өнөөдөр буюу одоо тахилгын өдрийг 3 дахь өдрөө хайрхныхаа орой дээр нь гараад номоо хураад за тэгээд доод хормой дээр нь ингээд наадмаа хийгээд ингэж уул ус савдраа баярлуулдаг ийм ёс шинжтэй арга юм ээ. Хамбог тарихны тахилга маань бол өргөн дэлгэр сайхан болж байна. За миний хувьд энэ спорт руу одоо 3 дахь жилээ яг өөрөө харж байна. Манай хүүхдүүд бол одоо манайх гэр бүлээрээ хардаг. Эхнэр 3 хүүхэдтэйгээ. Хамбог тайрхны тахилга наадмыг хийснээр одоо сайхан зам болох байх гэж харж байна. Одоо хаврын энэ сайхан сард одоо ногоо цагаа сайхан ургасан. За олон сайхан лам нар ирж одоо ном уншлаг хийсэн байна. За энүүгээр одоо галбын сайхан говьчууд маань зуншлах сайтай сайхан зам болж өргөн дэлгэр сайхан амар цагтаа золох баха. Одоо ноён утгын маань одоо захиж одоо энэ хайрхныг одоо тахих гормын дагуу дөрвөн талд нь гарч одоо сан сэржим за тэгээд ошгон 8 аймаг тэргүүтнийг одоо дахиж баясгах таалын шүтээнийг хангах зай ганцай за альва юмд одоо энэ одоо юмны зай бүрдлэн гэж байдаг балин дахил одоо тэргүүднийг одоо сайхан ёслон бүтээж одоо номын ёслонгоор ингэж одоо ноён утгын маань загсныхын дагуу энэ одоо нутаг орондоо ингэж сайхан дахлаа. За үүний маань одоо сайнны одоо үлзий дэмбэрэл бүрдэж өчтөр одоо бас сайхан хор бороо хайрлаа. За тэгээ одоо бид нар 2-3 өдөр одоо сайхан сайн үйл хийж буян хураалаа. Түүнийхээ одоо ардаас үлзий хутаг буян хишгийг дээр даллага авнаа. За та бүхэн ингээ номондоо сайхан бие хэл сэтгэл бүгдээрээ даган байшиж залбирч байгаарэ.